Unsere Traumgeschirr. Ja, ist doch Traumgeschirr. Wir haben 2-3 Monate Ja, ich träume Tag und Nacht davon. Seit Monaten kann ich nicht schlafen, weil das Geschirr nicht da ist. Ich habe jede Nacht um 1 Uhr nachts werde ich wach vom Albtraum. Uka, wo ist mein Geschirr? Sehr gut. Super. Ингээд бүгдөө манай аяг тавны комик задлцгаая unboxing хийцгээе. За энэ аяг тавгийг бол IKEA-гаас захиалж авсан байгаа. Аль 12 сараас хойшоогоо бүр Ausverkauf буюу зарагдчихад нэлээд хүлээж өдөр болгон IKEA-гийн сайт руу орж харсны эцэст арай гэж нэг юм манай хотын IKEA-д ирсэн байсан. Тэгээд онлайнаар захиалж аваад бид хоёр очиж авсан байгаа. 12 сард хамтдаа нүүж орсныгаа дараа бид хоёр IKEA явж аяг тавны ком үзэж байхдаа эннийхээ энэ аягийг авчихсан байсан. Аяг тавган зарагдчихсан байсан. Тэгээд 2-3 сар хүлээж аваад авсан гэсэн маань энэ юм аа. Энэ хүү комны маань нэр Cladellig 3 төрлийн өөр 5-аас 6 ширхэг гээд нийтдээ 18 ширхэг байсан. Би бүр амьдралдаа аяг тавг хараад ингэтлээ баярлна гэж өстө бодоогүй нас явнаа гэж. Гэхдээ гэхдээ тэр гой цэнхэр өнгөийг нь хараач тэ гараараа илхээр гулгаад материал нь үнэхээр гоё. Хүүе тэр яхаа миний тэр давхар эрэг хараач ямар амар юм бэ? Хослоор амьдрах хорвоо намайг давхар эрүүтэй болголоо чиг шиг. 28 см-ийн тойрогтой тавгаа задлж хаад байж байна. 1 2 3 4 5 6 ширхэг тавг. За одоо жижиг тавгаа тэнд задлж байна. Жижиг тавг маань 20 см-ийн тойрогтой байгаа. Десерт, наах тийш итгэд их төхөөрөмжтэй юм байна лээ. Дараагийн тавг маань энэхүү харагдаж байгаа гүн тавгаа хэрэг гүн бэ гэдгийг танарт би хуруугаар зааж харуулж байна. За мэдээ шинээр авсан юм чинь угаах хэрэгтэй. Сайхан хөөсөөр савндаж угаагаад усаар зайлаад тэгээд энэ тусыг нь би шүүж байна. Усаа шүүснийхаа дараагаар сайхан алчуураар арчаад хатааж байна. Угаасан аяг тавгаа одоо шкаф руугаа хийцгээе. Энд харагдаж байгаа дөрвөлжин том тавг бол бид хоёрын 12 сард авсан 2 тавг байгаа. Хэрэглэж байсан цагаан аяг тавнуудаа цааш нь агуулх руу хийгэр болсон. Тэгээд дээшээ мэдээж би хүрэхгүй учраас надад санал хэрэгтэй болсон. Тэнд нүур буддаг саналаа авчираад дээшээ гараад янзлах гэж байна. Зя ингээд миний цэнхэр хөөрхөн бэбинүүд ингэж харагдаж байна. Би энэ аяг тавганд хоолойгддаг. Үнэхээр happy байгаа. За би ингээд одоогоос нэг ийм нүур будагны ширээ захиалж авсан. Би тэр ширээгээ угсраад байж байна. За энд үзүүлж байгаачлан тавцан болгон дээр юм тоо үсэг байгаа. Үүнийгээ дагаад завар уншаад бариад явахд бол асуудал байхгүй. Гэхдээ надад нэг бодогдсон зүйл гэх юм бол манай Монголд 100 айл ороод юм авлаа гэхэд тавилгын газар ороод тавилга авлаа гэхэд ийм юм хэрэгтэй шүү, тийм хэрэгтэй шүү гэд айгүй гой зөвлөөд хэрвээ чадахгүй бол гэрт хурж ирээд жоохон мөнгө аваад бариад өгдөг шүү дээ. Энд бол IKEA-гаас юм авлаа гэхэд гэрт хөргөж өгөхөд бараг 50 евро, ирээд барьж өглөө гэхэд бараг 100 евро нэлээд үнэтэй байдаг. Барилгын материалын дэлгүүр ороод нэг юм асуу гэхэд тийм зөвлөгөө өгөх хүнч баг байдаггүй. Өөртөө бүх юмаа мэдээж авдаг. Манай Монголын тийм үйлчлэг сайхан шүү гэж би бодсон доо. Тэгээд ямар гэрлээр аснаа харцгаая. Aha. Guck. Erstmal hier. Sehr gut, Semben. Semben. Du hast auch Semben. Oh. Kannst du das einmal? Ja. So. Das ist ja bescheuert. Ja. Siehst du? За энэ юу маань ширээ маань ийм хоёр хайлттай ирсэн. Тэгээд нийтдээ 16 кг байсан. Тэгээд өчтөр энийг ингээд задлаад тэг өнөөдөр өчтөр хамтдаа энийг барьсан байхгүй юу? Тэгээд энэ дотор нөгөө юугаа ингэ барьсан байсан? Дотор нөгөө ам тайсангаа яаж барих заавар ингэ барьсан байхгүй юу? Тэгээд дахиад надад Amazon юуг нь олж өгөөд тэгээд би тэр ингээ iPad дээр татаж авч байгаа. Ингээд хийсэн байхгүй юу? iPad-ын дээр харж байгаа. Уг нь бол нэг ном их ёстой шүү дээ. Тийм ном нь бол ирээгүй. Тэгээд энэ дээрээс нь харж байгаа бид хоёр.
болсон байгаа. Ингээд Германаас ширээ мэр авахаар амар төвхтэй ингээд заавал өөрсдөө барих хэрэгтэй болох юм аа. Redest du damit? Nee. Ja, vorhin ja schon. Тэгээд одоо энэ нүхнүүд энийг ингэж наагаад тэгээд ийм гоё цэвэрхэн болно. Ийм харагдахгүй. Тэгээд доторх нь ингэж харагдаж байна. Одоо юуг нь авцсан стог харагдаж байна. Guck jetzt. Mach mal du. Одоо бүгдөө гэрлийн хэдийн янз авцгаая. За энийг ийм гэрлээ. Нэг юм шар гэрл асч байна. Тэгээ онтарч байна. Das ist wie unser Badezimmerspiegel, ne? Ja, aber jetzt Schön mit, aber ohne Heizung. Genau. Jetzt draußen ist aber hell, deswegen sieht man das Licht nicht so schön, aber ist ja schön, ne? Bi, Chamek, Sanen, Ben. Sehr gut. Jetzt zeigt mein Schneekocher. Ach Gott, wie sieht's denn hier schon wieder aus? Die дотроо юм юу те. Die Bäche auf Warte mal. Hauptsache ist das Toilettenpapier. Hä? Das Ja, ja, das ist für Nasenputzen. ja, ja. Naseputzen. Юм ингээ хатчих байсан гоё. Тэгээ одоо нөгөө Ach. таны нүр амны будах юм маань энд ирнэ. Тэгээд энд миний нүрээ буддаг хэсэг болно гэсэн үг. Окей. Fertig. Баярлалаа. Баяртай. За яг уу миний нөгөө шминк тийш маань ингэж харагдаж байна. Энэ дээрээ би нэг юм хевс тавьсан байгаа. Тэгээ нөгөө сандал маань энэ байна. Ингээ юмнуудаа ингээ тавьчихсан. It's bowling. Schöne Schuhe. Schöne Schuhe. Bist du denn da? Du schneidest auch noch rein, wenn ich treffe, ne? So, ne? Тэр бөмбөг маань хийсэд өсрээд өөдөө явчихлаа. Одоо Паскал тэрийг хаалгаж. Паскал бөмбөг чирч байна. Meine Grizzlies. Hätte meins auch anziehen sollen, ne? Ja, Aber ja, wussten wir nicht. Na. Spontan hier gekommen und was gemacht? Komm, dritter. Ja, Bowling. Wat is te zeggen met nou? Naar geraakt. Wow! Na komm, 3 Punkte. Was? 3 Punkte. 3, erstmal Oh. leicht zum Warmmachen. Was machst du? Mach jetzt Slam Dunk. Ja, Wie man Slam Dunk macht. fast. Gut. Wow! Werf mal schön so, schön sauber. Ein bisschen höher, also dass er höher aufkommt. Wenn ein guter Pass ist, muss immer ein guter Pass sein. Sag ich doch, noch ein. Wow! Der war zu tief. Ja. Oh, weiter, ich hab einen Lauf, komm. Wow! Geil, ey! Паскал 21 оноотой. Би хэдэн оноотой? Wie viele Punkte hatte ich? 9. 9. Könnte so sein. Ich glaub, 21 9-оор би хожигдлоо. Паскалын өнөөдөр шидэлтүүд амар сайн байлаа. 4 удаа дараалаад 3-ын занаас
оруулсан амар агааз. За одоо би танд чи үзүүлээ. За энэ талбайг үзүүлээ. За энэ нөгөө өмнөх хэсэг дээр байсан цастай талбай байхгүй юу? Тэнд нөгөө тэр юу яагаад байсан? Тасгал масгалыг гэсэн төхөөрөмжүүд байна. Энэ талбайны юм дөрвөн юм саксны шидтэй юм байна. Тэгвэл бүгд тоглож болно. Тэгээ шалнаас амар гоё. Тэгээ сая тогложсэн чи бүр амар халууцаад тэгээ би курчгээ тайлбарлаа. Даарч байгаа мэл гэж бодсон чи даарахгүй нөгөө гад амар гоё. Нэг гараас мөртлөөсөө. Нартай болохоор өстой гоё нөө. Нар хараагүй. Ich kann nicht werfen. Wirf du mal. Boom. Okay. Бид хоёрын бичлэгийг үзээ таалагдсан бол лайк дараарай.